Энэ байцгаана хэлтэй холбоотой дахин нэмжлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Хэрвээ та бүхэн анзаарсан бол манай YouTube хуудас маань 10,000 subscriber-тай болчихсон байлээ. Тэгээд миний хувьд болохоор 10,000 subscriber-тай болчихвол хий гэж боддог бичлэг байдаг. Тэр бичлэгээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За энэ маань ямар бичлэг вэ гэхээр англи хэлний бүх цагийг тайлбарласан бичлэг байгаа. Яагаад энэ бичлэг хийхээр болсон бэ гэхээр миний хувьд болохоор би өөрөө англи хэлийг би даад сурч байсан. Англи хэлийг хамгийн анх үзэхдээ 10 жил үздэг шүү дээ. 10 жил нөгөө нэг одоо миний санаж байгаагаар бол багш өдөр алга ингэж орж ирчихэл present simple tense гэж бичүүлдэг байсан байгаа байхгүй юу. Тэгтээ би яг тэр үедээ бас ойлгоогүй л байсан байгаа. Тэнгууд би тэндээс ингэ хэл сурахдаа дөрвөн болгоныг ингэж нэгээр нь ингэж сурд юм бэ штэ гэж ойлгочихсон. Тэгээд англи хэл чинь айгүй олон цагтай штэ тий. Тэгээд бид нарыг бүгдийг нэгээр ингэж сураа явж байсан чинь дунд нь би бүр амар төөрөөд нөгөөдөлөө хооронд нь холиод тэгээд за болигээд нэг алхам ингээд ухраад бүгднийг ингээд том зургаар нь харсны дараа яг тэр логикийг ойлгож эхэлсэн. Тэгээд ойлгож эхэлсний дараагаар миний англи хэл сурах аялал айгүй амархан тэгээд сонирхолтой болсон учраас энэ бичлэг та бүхэнд ч гэсэндээ тус болох байх гэж найдаж байна. Энэ бичлэг дээр дан ганц цагуудын талаар яриа зогсохгүй англи хэлний өгүүлбэрийн бүтэц те. Одоо яагаад монгол хэл нь би дэлгүүр явж байна гэж ярьж англи хэлнээр би явж байна дэлгүүр гэж бичдэг юм бэ те. Их мэдрэлийн зүйлсийн талаар маш өргөн хүрээнд энэ бичлэгээр хамарч ярилцах болно. Тэгэхээр энэ бичлэгийг дуусны дараа та бүхэн маань англи хэлний анхан шатны бүрэн мэдлэгтэй болсон байна гэж би итгэж байна. Тийм учраас бичлэгтэйгээ хамт байгаарай. Намайг нэг хэлтэй холбоотой бичлэг хийгээд байдаг болохоор хүмүүс англи хэл хөгжиж заах уу, дүрм заах уу гэж айгүйх орж ирдэг. Тийм учраас 8 сард би өглөө 9-6 цагт босоод англи хэлний академик гэсэн уншаад тэндээсээ шинэ үйл ажиллагааг групп нээсэн. Тэгээд 8 сарын тэр групп маань айгүй амжилттай болсон болохоор 9 сард гэснээр тэр группээ дахиж өргөжлүүлж явуулахаар байсан байгаа. Тэр групп маань болохоор яадаг групп вэ гэхээр энэ англи хэлний балансын ном байдаг. За энэ ном болохоор нийт 30 хэсэгтэй. Энэ 30 хэсэг болохоор өдөрт 6-аас 7 цагийн хооронд яг 1 цаг уншаад орчуулаад дундаас нь шинэ үг сэжилдэг ийм групп байгаа. Тиймээс англи хэлнийхаа төвшинг сайжруулмаар байгаа хүмүүс болон өглөөний цагаа үр бүтээлтэй өнгөрүүлмээр байгаа хүмүүстэй зориулсан ийм групп биш та бүхэн ойлгож байна. Тийм учраас 9 сард энэ группт орох хүсэлтэй байгаа хүмүүс байх юм бол дадлын description хэсгээр байгаа формсыг бүлөөд явуулаарай. Түүнчлэн уншлагын группт ормоор байгаа ч гэсэн англи хэлнийхаа төвшин арай хүрэхгүй байгаа хүмүүс байх юм бол англи хэлний дөрмийн бас челленж явуулж байгаа. За энэ маань болохоор оройны цагаар явагдана. Орой 8-аас 9 цагийн хооронд яг ажил тараад хичээл гарсан цагаар ерөнхийдөө явагдана гэсэн. Энэ групп маань яах групп вэ гэхээр өдөрт англи хэлний анхан шатны 3-аас 4 дүрмүүдэд 30 хоногийн дотор англи хэлний анхан шатны 100 дүрмүүдэж туслах ийм зорилготой групп байгаа. Тийм учраас англи хэлээ дөнгөж эхэлж байгаа эсвэл дүрмээ бацдагмаар байгаа хүмүүс байх юм бол доотлын формсыг бас бүлээрээ. Тэгэхээр доотлол 2 төрлийн линк байгаа. Эхнийх нь болохоор өглөөний уншлагын группийн линк, хоёр дахь линк нь болохоор англи хэлний дөрмийн группийн линк байгаа гэж та бүхэн ойлгож байна. Тийм учраас өөрсдийнхөө төвшөнд тааруулаад бүртгүүлээрэй. Хэдүүлээ одоо ингээ харах юм бол монгол хэл нь болохоор өнгөрсөн одоо ирээдүйн цаг гэж байдаг тийм. Тэгвэл англи хэл нь болохоор past, present, future гэж хэлээ ярьдаг байна. Өнгөрсөн цаг маань тэгвэл past, одоо цаг маань present, ирээдүйн цаг маань future гэж хэлээ ярьдаг байна. За тэгвэл энэ цагууд маань л тэрхээрээ дөрвөн төрлийн формтой, төрөлтэй. За энэ нь болохоор ямар төрөлөөр simple, continuous, present, perfect, simple, perfect, continuous гэсэн юм дөрвөн төрөлтэй гэж ойлгох болно. Энэ маань яаж нийлдэг вэ гэхээр past, simple, past, continuous, past, perfect, simple, past, perfect, continuous гэх мэтчлэнгээр ингээд нийлээд явчихдаг гэсэн. Тэгэнгүүт present гэдэг маань present, simple, present, continuous, present, perfect, simple, present, perfect, continuous гэх мэтчлэнгээр явна гэсэн. Future ч гэсэндээ энэ мэтчлэнгээр нийлж 12 формыг бий болгодог байх нэ. Тэгээд хэдүүлээ хамгийн ихэнд юуны талаар ярих вэ гэхээр одоо цаг буюу present цагийн талаар ярина. За present цаг гингууд хэдүүлээ юуг ойлгох вэ гэхээр энд нэг юм цагийн юм шугам байгаа. Тэгээд энэ шугамыг яг тэр дундуур нь татаад энийг хэдүүлээ одоо цаг гэж нэрлэжээ. За тэгэнгүүт энд болоод ирэхээр өнгөрсөн цаг гэж байгаа. Тэгэнгүүт энд ирээдүйн цаг байгаа гэсэн. За тэгэнгүүт одоо цаг гэдэг маань юуны талаар ярьдаг вэ гэхээр энэ бүх шугамыг давсан зүйлийн талаар ярихдаа одоо цагийн талаар ярьдаг гэсэн. Энэ зан маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь байнга давтагддаг үйлдэл хэлэхдээ бид нар энэ present simple цагийг ашигладаг гэсэн. Байнга давтагддаг зүйл болон fact-ийг ярихдаа нэг ашигладаг ба энэ маань монгол хэлний дараагийн дөрвөн зэрэгтэй тэмцэнэ. За юу гэсэн үг гэхээр би хөлбөмбөг тоглодог гэдэг маань яах нь байнга давтагддаг зүйл энэ би одоо тоглож байгаа биш өмнө тоглодог байсан биш тоглодог буюу өнгөрснөөс ирээдүйн хүртэл байнга давтагддаг зүйл ахна. Би хоол иддэг гэдэг маань яах нь бас байнга давтагддаг зүйл энэ тий. Дээрээс нь бид нар present simple tense-ийг юунээр ашигладаг вэ гэхээр fact ярихтаа ашигладаг. Fact гэхээр хүмүүс тэг градус төхөлддөг гэдэг ч юм уу тий. Эсвэл үйл болохоор бүтэн болдог гэх мэтлэг энэ fact-ийг ярихтаа бид нар present simple tense-ийг ашигладаг гэсэн. Тэгээд хэдүүлээ present simple tense дотроо дахиад 5 зүйлийг талаар ярина. Энэ 5 зүйлийг л ойлгочих юм бол бас өгүүлбэрийн бүтцүүд амархан болно гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл маань болохоор англи хэл маань нийт 2 төрлийн өгүүлбэрийн бүтц байдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хамгийн ихний өгүүлбэрийн бүтц маань л ирэхээр монгол хэлний B,
гэж бодъё. Би даалгавраа хийдэг гэдэг нүгэлбэрт үеийн эзэн нь үйлчлээ хийж байгаа хүн буюу үеийн эзэн болохоор би миний хэдүүлээ монгол хэлэнд үеийн эзэн гэж тэмдэглэдэг тийм үү. За тэгээд даалгавар гэдэг маань болохоор миний үйлдэл өртөж байгаа зүйл учраас би тэнийг тусагдхуун гэж нэрлэдэг. Монгол хэлэнд бид нэр үеийн эзэн, тусагдхуун, үеийн гэсэн ийм дараалал монгол хэл маань бичигддэг ээ. За би даалгавраа хийдэг. Тэгвэл англи хэл маань болохоор эсрэгээрээ яаж бичигддэг вэ гэхээр I do my homework бичигддэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр үеийн эзэн маань хамгийн ихэнд орох хувьд орно. Тэгэхдээ тэрний дараа шууд үеийн маань орж ирдэг гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн сүүлд нь яах нь тусагдхуун маань орж ирдэг байх нэ. Тэгвэл үеийн эзэн, үеийг тусагдхуун гэсэн юм. Яагаад ийм дараалал яадаг вэ гэхээр англи хэлний маань хамгийн гол зорилго нь товч бөгөөд тодорхой байх хэрэгтэй. За тэгвэл хамгийн гол одоо энэ өгүүлбэрээр хэлэх гэж байгаа зүйл нь болохоор тэр үйлдэл байх гэдэг шүү дээ. Тэгвэл би яадаг вэ? Хийдэг гэдэг энэ зүйл маань бидний хамгийн гол илэрхийлэх гэж байгаа утга гэж ойлгох хэрэгтэй. Тэгмүүд би хийдэг гэдэг энэ маань хамгийн гол утга учраас энийг хамгийн дөрөнд хэлээд нөгөө эсрэг хүндээ мэдэгдчихье гэсэн юм зорилготой гэж ойлгож байна. Тэгэхээр монгол хэл маань болохоор илүү оршил яваа дээр бүх одоо яг ярих гэж байгаа голс нагаа бичдэг тийм үү. Тэгвэл англи хэл маань эсрэгээрээ хамгийн ихэнд гол юм яриад сүүл рүүгээ тэрийг ингэж дэлгэрүүлж ярьдаг гэж ойлгож байна. Тэгэхээр бидний хамгийн гол зүйл нь болохоор үеийн эзэн болон үеийг учраас англи хэлэнд үеийн эзэн үеийг хамгийн дөрөнд ордог гэж ойлгох гэсэн. Тэгэхээр англи хэлэнд хэдүүлээ үеийн эзэн үеийг тусгахын гэсэн дараалалаар явдаг. За тэгээд хэдүүлээ энийг англиар юу гэж ярьдаг вэ гэхээр verb object гэж ойлгоно гэсэн үг. Subject verb object. Тэгээд хэдүүлээ хамгийн их нэгсгээр нь шууд энийг тодорхойлоод ярьцдаг. Үеийн эзэн гэдэг маань subject буюу s-гээр тэмдэглэгддэг. Үеийг гэдэг маань verb буюу v-ээр тэмдэглэгддэг. Тусагдхуун гэдэг маань object буюу o-гээр тэмдэглэгддэг байх нэ. За тэгэнгүүтээ ганцхан present simple tense гэлтгүй бүх өгүүлбэрийн бүтэц subject verb object гэсэн дараалал явдаг гэж ойлгож байна. Тэгээд present simple tense дээр болохоор бас нэг анхаарах зүйл байдаг. За тэр маань юу вэ гэхээр англи хэлний I, you, we гэдэг дээрээ бид нэр үйл үгээр шууд тэр чигээр нь биччихдэг. Идэх гэдэг үйл үг байна тий eat гэдэг. За амилгаар eat гэдэг тэр чигээрээ бичигдэг. I eat pizza тий би пицца иддэг. За тэгэнгүүт he, she, it гэдэг энэ дээр үйл үг маань арталтаа s залгаараадаг. She eats. Найгаас сонирхолтой байгааз тий. Энэ дээр жоохон толгойн нэрвж байгаа хүмүүс байж магадгүй. Энэ болохоор ерөнхийдөө угаасаа л ингэ цанаасаа байдаг зүйл. Тэгээд англи хэл сурдаг хүн болгон л ер нь ямар ч улсны хүмүүс л толгойн нэлэн дээр ирдэг. Яагаад энэ дээр нь юугаа үйлөөгөө тэр чигээр нэрчээд эднэр дээр нь ингэж эсэр чичдэг байна гэж ерөнхийдөө гахтай хүмүүс зөндөө байдаг. I hate verbs in English. I dance, you dance, he dances. Why? Is he dancing more than me? I don't think so. 645 people dance and he dances. How much is this motherfucker dance? Энэ одоо миний ярьж байгаа нь хүрээлэлд байхгүй өөр зүйлийн талаар ярьж байгаа үедээ бид нар харталтаа үйлүүгийнхээ харталтаа S залгах хэрэгтэй гэж ойлгож байна. Жишээ нь миний одоо харилцаж байгаа хүнийхээ you гэж ярьж болно. I би зөвхөн талаар ярьж болно. Эсвэл we буюу хамт байгаа хүмүүсийн талаар ярьж болно тий. Энэ үедээ бид нар үйлүүгээ тэр чигээр нь хэрэгэлдэг болвол he, she, it буюу өөр зүйлийн талаар ярьж байгаа. Одоо энэ хүрээлэлд миний ярьж байгаа энэ хүрээлэлд байхгүй хүний зүйлийн талаар ярьж байгаа тохиолдолд бид нар англи хэлнийхээ үйлүүгийн харталт S нэр бичдэг гэсэн. Англи хэлний өгүүлбэр маань үеийн эзэн, үеийг тусагдхуун гэсэн дараалалаар бичигддэг. Тэгээд англи хэлний энэ маань болохоор ганцхан present simple tense гэлтгүй бүх өгүүлбэрийн бүтцээр хамаарна. Гэхдээ present simple tense дээр бичигддэг нэг зүйл нь өөрсдийнхөө ярьж байгаа хүрээлэл дундаа үйлүүг ашиглах үедээ үйлүүгээ тэр чигээр нь бичдэг бол өөр зүйлийн талаар ярьж байхдаа арталт нь S залгаж бичдэг. Энэ бол хэдүүлгийнхаа нэгдүгээр өгүүлбэрийн бүтэц. Хоёрдугаар өгүүлбэрийн бүтэц ямар өгүүлбэр ордог вэ гэхээр to be үйлдэлтэй өгүүлбэрүүд ордог. Энэ маань ямар өгүүлбэрүүд ашиглагддаг вэ гэхээр тухайн ямарваа нэг юм ярьж байгаа зүйлийн шинж байдлыг тодорхойлохдоо бид нэр to be үйлийг ашигладаг гэсэн. Жишээ нь би бол сурагч. Би бас сурагч гэдэг энэ өгүүлбэр маань яах нь намайг сурагч гэдэг миний шинж байдлыг тодорхойлж байна тийм үү? Эсвэл би өндөр би намхан гэх мэтчлэнгээ энэ шинж байдлыг илэрхийлсэн үнүүдийг бүгдийг монгол хэлэнд тэмдэг нэр гэж хэлдэг тийм үү? Өндөр нам одоо хайрцаг ярих юм бол том жижиг гэх мэт бүх шинж тэмдэг илэрхийлсэн нэрнүүдийг багцлаад тэмдэг нэр гэж ярьдаг тийм үү? За тэмдэг нэрийг англи хэлээр болохоор adjective гэж нэрлэдэг. Дангаас тэмдэг нэрээр яриа зогсохгүй нэр үгээр илэрхийлж болдог. Жишээ нь би бас сурагч гэдэг миний тэр шинж байдлыг илэрхийлж. Тэгэнгүүт жишээ нь би бас сурагч гэх юм бол I am a student
За aim гэдэг маань бидний яриад байгаа нөгөө to be үйл үг багны. Student гэдэг маань болохоор нэр үг буюу одоо шинж байдлыг тодорхойлж байгаа үг гэж хэлээ ойлгож болно. За тэгвэл би бол сурагч гэдэг энэ өгүүлбэрийн бүтцийн шинж байдлыг илэрхийлдэг үгээр to be үлийг ашигладаг байна. За тэгээд яадаг вэ гэхээр I-ийн арталт am-ийг бичнэ. Энэ бол present simple tense дээр тийм. За тэгээд he, she, it дээр is-ийг бичдэг. Тэгээд you, we, they дээр are-ийг бичдэг. За энэс төлөө юу ажиглаж болох вэ гэхээр зөвхөн би гэдэг дээр am-ийг бичдэг. За бусад одоо нэг зүйлийн талаар ярьж байхдаа бид нэр is-ийг хэрэглэдэг бол олон тог ярьж байхдаа бид нэр are-ийг хэрэглэдэг гэж болно. Тэгээд та нар гайхчихж магадгүй те яагаад юу олон тоо биш мөртлөө are руу орчваа гэд англи хэл бас нэг сонирхолтой юм. Та нар гэж ярихдаа бас юуг ашиглаж болдог. You guys гэх мэтлэлээр ер нь юу гэх юм бол чи гэсэн утгыг илэрхийлдэг, та нар гэсэн утгыг илэрхийлдэг гэж ойлгож байна. Тэгэхээр юу гэдэг маань олон тооныхон энэ багц руу орж байна гэж хэлээ. Зархны асуух болон үүсгэсэн утгыг илэрхийлэхдээ I am not a student. I am not a student. I am a teacher. Би сурагч биш ээ. Би бол багш гэх мэтлэн хэрэглэж болох юм байна тий. Асуух өгүүлбэр дээр to be үлгээр агшаа авчирчдаг байна. Am I a student? Би сурагч билүү? Бас утгагүй сонсож байна тий. За are you a student? Чи сурагч. Are you a doctor? Чи юм ч гэх мэтлэнгээр хэдүүлээ to be үлгээрээ асуух өгүүлбэр болгож болдог байна. За энэ өгүүлбэр хэдүүлээ яаж үүсгдэг вэ гэхээр үйл үгийнхаа өмнө don't-ийг нэмждэг. За don't гэдэг нь болохоор do not гэдэг үгийн товчилсон хэлбэр гэж ойлгож байна. Яагаад энэ don't гараад ирвэ гэдгийг би та бүхэнд тайлбарлая. Англи хэлэнд ерөнхийдөө үйл үгийн өмнө юу байдаг вэ гэхээр do байдаг. Гэхдээ англи хэл маань товч бөгөөд тодорхой байх зорилготой учраас энэ дүүгээд нуучдаг гэж ойлгож байна. Тэгэхээр I do eat pizza гэдэг энэ өгүүлбэрт яах нь do гэдэг маань нуугдчихсан. Ягаад гэх юм бол англи хэл маань товч байх хэрэгтэй. Тийм учраас нуугдчихсан. Гэхдээ заримдаа гарч ирдэг ямар үед гарч ирдэг вэ гэхээр нэгт үгүйсгсэн үед гарч ирнэ. Үсгэл дээр хоёрт асуух өгүүлбэр дээр гарч ирдэг. Асуух өгүүлбэрийг хэдүүлээ өргөжлүүлээд ярилцсан. За тэгвэл үгүйсгэл дээр тэгвэл энэ дүү маань гарч ирдэг байна. Тэгээд энэ үйл үг дээрээ хэдүүлээ татыг нэмждэг гэж ойлгож байна. Үгүйсгэл болон асуух өгүүлбэр дээр дүү маань нуугдсан дүү маань гарч ирдэг байна. Бас зарим тохиолдолд бид нэр яагаад дүүг нэмж ярьж болдог вэ гэхээр тэр үйл үгнийхээ утгыг илүү хүчтэй сонсогдуулахын тулд дүүг хэрэглэж болдог. I do love you. Би чамд үнэхээр хайртай штэ гэдэг энэ үгийг илэрхийлэхэд бол хэдүүлээ дүүг тэр love гэдэг үгнийхээ урталд бичиж болтгоо гэж ойлгож байна. Их мэдчлэн энэ үгэн дээр нуугдчихсан байдаг дүү маань гарч ирдэг гэж ойлгож байна. Яг түүний адил I, you, we дээр хэдүүлээ don't гэж хэрэглэдэг болвол he, she, it дээр таны шүд дүүг бичиж does гэж хэрэглэдэг. За тэгээ үүсгэх үедээ яах нэгээ don't болгочдаг. Тэгээд энийгээ үүсгэх үедээ doesn't гэж ойлгож байна. Энэ өгүүлбэрт бид нар яаж асуух өгүүлбэр болдог вэ гэхээр энэ нуугдсан байгаа дүү маань түрүүн асуух өгүүлбэр дээр гарч ирдэг гэж ирсэн дээ. Энэ дүү маань хаана гарч ирдэг гэхээр өгүүлбэрийн өмнө гараад ирчдэг. За тэгээд энэ маань юу болж хүрдэг вэ гэхээр do I do my homework болчдаг гэсэн. За do I do my homework? Би гэрийн талаараа хийдэг билүү? Do you do your homework? Чи гэрийн талаараа хийдэг үү? Does she do her homework? Тэр эмэгтэй гэрийн талаараа хийдэг үү? Гэх мэдчлэнгээр хэдүүлээ нөгөө дүү болон тасыгаа урталт нь ойрчдаг гэсэн. Нуугдчихсан байсан тий. Тэгэхээр ямар үед дүү маань гарч ирдэг вэ гэхээр үгүйсгэл болон асуух өгүүлбэр дээр гарч ирдэг бол үгүйсгэл дээр дундалт нь үеийнхээ өмнө гарч ирдэг бол асуух өгүүлбэр дээр хамгийн ихэнд үйл эзний өмнө орж ирдэг гэж ойлгох нэ. Урталт нь нөгөө нэг дүүгээ орлоод ирчих юм шүү. Пизза гэдэг энэ өгүүлбэрийг асуух өгүүлбэр яаж болох вэ бодоод үзтээ. Би пицца иддэг болов яг утгыг үзэж авах утгатай сонсогдохгүй байгаа ч гэсэн дөрмийн хувьд бол зүг байх нь тий. Дүү гэдэг маань урагшаа гараад ирчдэг. Do I eat pizza? Does she eat pizza? Тэр эмэгтэй пицца иддэг болов. Дээрэс нь дээр нэмж ярих зүйл маань болохоор хэдүүлээ. Does she eat pizza гэдэг энэ өгүүлбэрт бас дээрээ хэдүүлээ s авчихсан учраас энэний ард орж байгаа үг дээр s авах шаардлагагүй гэсэн. Яагаад гэх юм бол s маань аль хэдийн энэ урагшаа гараад ирчихсэн байх шүү дээ тий. Тийм учраас энэ s-ийг маань уртлын дүү маань авчихсан гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр does she eat pizza? Does she eats pizza гэж бахна тий. S маань 2 удаа орох юм бол болохгүй. Ийм 5 зүйлийг хэдүүлээ ойлгочихсон байх юм бол цаашдаа маш амархан болно. За юуны талаар ярьчихсан аа хэдүүлээ. Дахиад нэг харъя. За англи хэлний
Simple present simple гэдэг цаг дээр маань болохоор хүмүүс яаж бичигддэг вэ гэсэн чинь will эзэн, will үг, заримдаа is. За тэгээд тусгай үгс дараалал бичигддэг юм байна. За жишээ нь болохоор I do my homework. Би гэрийн даалгавраа хийдэг. За тэгээд түүнчлэн бид нэр үүсгэх утга дээр юу хэрэглэдэг вэ гэсэн чинь I don't do my homework. Би гэрийн даалгавраа хийдэггүй. Do I do my homework? Би гэрийн даалгавраа хийдэг билүү гэх мэтчлэгээр хэрэглэдэг гэсэн. Ойлгомжтой тий? За тэгэнгუთ нөгөө нэг хоёр дахь хэлбэрийн үйлбэрийн бүтэц байгаа. За энэ манлаад ирэхээрээ will эзэн, to be үйлэг, тэгээд шинж тэмдгийн илэрхийлсэн үгийн арталт нэмж бичдэг. Ийм үйлбэрийн бүтэцүүдийн талаар хэдүүлээ ярилцлаа. За эднэрийг хэдүүлээ ойлгох юм бол цаашдын дүр маань амархан болно гэж бодож болох юм. За дараа нь хэдүүл юуны талаар ярих вэ гэхээр өнгөрсөн цагийн талаар ярих. За өнгөрсөн цаг маань болохоор past simple гэдэг цаг байгаа гэж ярьсан тийм хэдүүлээ. За тэгвэл нөгөө нэг энэ шугамны маань энэ чи байдаг зүйлийг ярихтаа хэдүүлээ өнгөрсөн цагийг илэрхийлдэг байна. За тэгээ хоёр төрлийн үйлбэрийн бүтэц байгаа. За эхний үйлбэрийн бүтэц маань болохоор I do my homework гэдэг нэг үйлбэрийн бүтэц байна тийм үү. За өнгөрсөн цаг маань яаж хуурдаг вэ гэхээр do гэдэг маань өнгөрсөн цаг руу хуурдаг. Ихэвчлэн англи хэлний үгнүүд маань өнгөрсөн цаг руу яаж хуурдаг вэ гэхээр аталтаа шууд ed залгачдаг. За энэ маань амарчтай гэхээр жишээ нь play гэдэг маань тоглох гэсэн үг тийм үү. Тоглосон гэдэг өнгөрсөн цаг болохоор played болж хуурдаг. Тэгээд watch гэдэг маань болохоор үзэх гэсэн үг өнгөрсөн цаг дээр watched болж хуурдаг тийм үү. Watched, played гэх мэтчлэнгээр хуурдаг болол англи хэлэнд дөрмийн бус үгнүүд гэж байдаг. Харамсалтай дөрмийн бус үгнүүдээ бид нэр заавал цээжлэх ёстой. За дүү гэдэг үгний хувьд ирэхээр хоёр төрлөөр хувирдаг. За яагаад хоёр төрлөөр хувирж байгааг хэлэлцээ бас дараа нь ярилцах болно. Эхний төрлийн хувирлал нь болохоор did, хоёр дахь төрлийн хувирлал маань болохоор done болчдаг гэсэн үг. Тэгэхээр англи хэлний past simple tense-ээр бид нэр эхний төрлийн хувирлыг ашигладаг. За чинь түгээмэл хэрэглэгддэг үг жишээ нь see, saw, seen гэж хувирдаг. За give, gave, given их мэдрэлийн мөгнүүд гэдэг манай яг 10 жилийн багшааг энэ хүрдний үгнүүдийг бүгднийг цээжлүүлчихсэн байхгүй. Тэгээд яг ингээд дараалалаараа ингээд яг тархинд ингээд одоо байж байгаа. Тэгэхээр та нар ч гэсэндээ хэрвээ нэг цээжлэх жах юм бол бүх үснэгтэр ингээд do, did, done, see, saw, seen ингээд бүгднийг ингээд цээжлж үзээрэй. Эсвэл өгүүлбэр зохиол бичиж болно. Яг аль арга нь өөрт чинь тохирч тэр аргаараа цээжлээд үзээрэй. За тэгэнгүүт do гэдэг үйл манлаа тэгэхээр өнгөрсөн цаг дээр did болно гэж хуурна гэсэн тийм үү. За тийм учраас I did my homework болж хуурна гэсэн. Би гэрийн даалгавраа хийсэн. Үйл үг маань өнгөрсөн цаг руу хуурч байна тийм. I watched a movie. Би кино үзсэн. Үгүйсгэл болон асуух маань болохоор яг түрүүний хэдүүлэнгийнх нь ярьжсэн нуугдсан дүү маань гарч ирдэг. За хаана гарч ирдэг вэ гэхээр I don't do my homework гэдэг хэдүүлэнгийнх нь энгийн цагийн өгүүлбэр маань don't маань өнгөрсөн цаг руу хувирж орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр I didn't do my homework. Би гэрийн даалгавраа хийгээгүй гэдэг өгүүлбэр маань яах нь энэ didn't гэдгээрээ хуурдаг хань би гэрийн даалгавраа хийсэн гэх юм бол нууцлаг нөгөө нэг дүү маань тэр цаанаа нууцсан байгаа л байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр асуух болон үүсгэлтээр нууц дүү маань гарч ирдэг. Тэгээд өнгөрсөн цаг руу бид нарт хувирж өгдөг гэж ойлгож болно. Тэгэхээр эхний үйл үг маань өнгөрсөн цаг руу хувирсан байгаа тохиолдолд хоёр дахь үйл үг маань хувирах шаардлагагүй гэдэг эндээс ажиллаж болох нь. За тэгэхээр та нар асуух өгүүлбэрийг бодоод зэрэг яаж хүрж болох вэ гэхээр нөгөө did маань урагшаага ороод ирчдэг гэж ойлгож байна. Тэгэхээр did I do my homework? Би гэрийн даалгавраа хийсэн билүү гэдэг ийм өгүүлбэр болох нь тийм homework. Тэгээ present simple tenses өөр нь бүх үг дээрээ did-ийг ашигладаг. Эсвэл үйл үгээ өнгөрсөн цаг руу хуурашдаг. Тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг s-ийг нэмэх ямар шаардлагагүй гэсэн. Тэгэхээр I, you, we, he, she гэдэг бүх нөхцөл дээр тэгэхээр I, you, we, he, she it гэдэг бүх нөхцөл дээр дээр өнгөрсөн цаг руу хуурна. Эсвэл бүх нөхцөл дээр will үг маань өнгөрсөн цаг руу хуурдаг гэсэн. Watched, ate, did гэх мэтчлэнгээр үйл үг маань өнгөрсөн цаг руу хуурна гэсэн. Тэгэхээр present simple tense шиг ардталт нь s нэмээд шаардлага байх нь тийм.
За энийг хэдүүлээ анзаарах нэ. За энэ маань болохоор өнгөрсөн цагийн 1-р өгүүлбэрийн бүтэц ахна. За 2-р өгүүлбэрийн бүтэц дээр болохоор хэдүүлээ I am a student гэж ярьсан те. Би бас сурагч гэж өгүүлбэр байгаа тийм үү. За энэний маань болохоор бас to be үеийг маань өнгөрсөн цаг дээр хувирна. Өнгөрсөн цаг дээр яаж хувирдаг гэхээр I, he, she it дээр was болж хувирдаг. You, we, they дээр were болж хувирдаг. За тэгэхээр энэ I am гэдэг маань юу гэж хувирах вэ гэхээр I was a student болж хувирна гэсэн. Би сурагч байсан гэж утгыг илэрхийлдэг гэсэн. I was a student. She was a student. He was a teacher. Тэр ихтэй багш байсан гэх мэтчлэн хэлүүлээ. Өнгөрсөн цагийг was were-ээр илэрхийлдэг. Маань амархан болж байна тий. За энэ маань болохоор өгөөсгсөн утга болохоор was not болдог. I was not a teacher. I wasn't a teacher. Би багш байгаагүй. I was a doctor. Би эмч байсан гэх мэтчлэнээр хэдүүлээ ярьж болох нь байна тий. Асуух үйлбэр дээр хэдүүлээ энэ басыгаа урагшаагаар л ирдэг. Was he a doctor? Тэр эмч байлуу? Хэдүүлээ ашиглаж болдог байх нь. Хэдүүлээ сая юу ярьснаа дахиад бацтаад ярив. Англи өнгөрсөн цагийн үйлбэрийн бүтэц маань үлээзэн үйл үг дээрээ үйл үгээ өнгөрсөн цаг руу хувиргаж бичдэг. Араас нь зүг тунаа биччихнэ. Тэгээд асуух үйлбэр дээрээ did үлээзэн үйл үг тусгатгуун гэж авдаг. За үүсгэх үйлбэр дээрээ үлээзэн didn't, did not гэдэг үгний маань болохоор товчилсан хэлбэртэй үйл үг тусгатгуун гэж бичигдэнэ гэсэн. За тэгээд хэдүүлэнгийнх нь гол үйлбэр маань яаж хувирсан бэ гэхээр I did my homework гэж хувирсан байх нэ. I did my homework. Би гэрийн даалгавраа хийсэн. За дараагийн үйлбэрийн 2 дахь үйлбэрийн бүтэц маань болоод ирэхээр үлээзэн араас нь was болон were бичээд араас нь шинж байдлыг тодорхойлж өгөх юм бичнэ. Ийм үйлбэрийн бүтэц байсан байна. За тэгвэл future simple маань яадаг вэ гэхээр үйлбэрийн цаг хугацааны юм шугамн дээр future маань энэ чи ирээдүйд болох зүйлийн талаар ярьдаг үйлбэрийн бүтэц тийм үү. За 2 үйлбэрийн бүтэц байгаа. Эхнийх нь болохоор I do my homework. Би гэрийн талаараа хийдэг гэдэг үйлбэрийн бүтэц юм тийм. За тэгвэл ирээдүйд цаг дээр бид нар яаж хэрэглэдэг вэ гэхээр шууд үйл үгийн өмнө will гэрмээ биччихдэг. Тэгэхээр I will do my homework. Тэгэхээр present simple болон past simple-ийг бодох юм бол future дээр ирээдүйд цаг дээр бид нар үйл үгээр ерөөсөөр оролддог байх нь тий. Үйлийнхаа өмнө үг нэмээ биччихдэг байх нь. Тэгэхээр энэ ирээдүйд цаг маань өмнөх 2 цагаас илүү амархан гэдэг бид нарт харуулж байна. I will do my homework. Би гэрийн даалгавраа хийх болно. Ирээдүйд цаг дээр ярьж байгаа зүйл ах нь тий. I will do my homework. За энэ маань болохоор асуух өгүүлбэр болчоороо will I do my homework? Би гэрийн даалгавраа хийх билүү? Өгүүлбэр болчдаг. За яг нөгөө will маань урагшаа гараад ирдэг байна шүү дээ. За тэгээ үүсгэх өгүүлбэр болохоор энэ маань яадаг вэ гэхээр I will not do my homework. Айгу амархан байна тий. I won't do my homework. Энэ маань яагаад юм амархан байгаа вэ гэхээр хэдүүлээ өгүүлбэрийн бүтэц маань юу болдгийг аль ихний хамгийн ихний цаг дээр ярилцсан болохоор тэрнийхээ логикийг ойлгосон болохоор энэ маань илүү амархан болоод байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн бас нэг сонирхолтой юм. Англи хэлэн дээр ирээдүйд цагийн асуух нөхцөл дээр бас shall гэдгээр ярьж болдог. Жишээ нь shall we go бүгдээрээ явцгаах уу? За энийг хэдүүл ямар үед хэрэглэдэг вэ гэхээр урайлан дуудах үед хэдүүлээ shall-ыг хэрэглэдэг гэж байна. Shall we go? Shall we eat? Эцгээх үү? Гэх мэтчлэн монгол хэлний эцгээх үү? Ингэцгээх үү гэсэн нөхцөлийг илэрхийлдэг гэж ойлгож байна. Will I do my homework? Shall we do our homework? Бүгдээрээ гэрийн талаараа хийцгээх үү? Гэх мэтчлэн хэдүүлээ хэрэглэдэг байна. Энэ амархан байна тий. За хоёр дахь хурал маань болохоор I am a student гэдэг энэ өгүүлбэр маань am маань will be болж хувирдаг. I will be a student. Би сурагч болох болно. Судалгааг илэрхийлдэг гэсэн. Or I will be a doctor. Би
эмч болох болно. I will be a talker. Би өндөр болох болно. Гэх мэтчлэн ингээд хэдүүлээ шинж байдлын ирээдүйд юу болж хорих талаар ярих та will-ийг ашигладаг. За тэгэнгүүтээ өгөөсгөх утга маань will not be. За тэгээд I will not be a doctor. Би эмч болохгүй. I will be a teacher. Би багш болно. Их мэдлэгээр ярьж болдог ахна тий. За ингэж үгүйсгэж болно. За асуух өгүүлбэр дээр хэдүүлээ. Will-ийг урагшаар хэлцдэг. Зөвхөн will шүү. Яг нь will be-гээ биш. Зөвхөн will-ийг урагшаар хэлдэг юм тий. Will I be a doctor? Би эмч болох билүү? Гэх мэтлэгээр хэдүүлээ хэрэгэлдэг гэсэн. Энэ болохоор I, we, he, she дээр бүгдэн дээр нь will be, will-ийг хэрэгэлдэг гэж ойлгож байна. За тэгэхээр ирээдүйд цаг дээр хэдүүлээ юу гэж ойлгож болох вэ гэхээр will эзэн will will-г тусагдах юм. За асуух бол will эзэн will-г тусагдах юм. За хэрвээ үгүйсгэх байх юм бол I will not буюу I won't will-г тусагдах юм. Нэрээ юун дээр бас шалыг хэдүүлээ бичих болно гэж ярьсан тийм. Шал эсвэл will-ийг бичих болно. За гэж болдог бахан. Тэгээд I will do my homework tomorrow. Би маргааш даалгавраа хийнэ. Гэх мэтлэнгээр хэдүүлээ ашиглаж болно гэсэн ингээ яриа. Тэгээд хоёр дахь өгүүлбэрийн бүтц маань болохоор will эзэн will be гэж шинжлэхний асуулт. Хэдүүл энэ нэр анзаарах нь асуух өгүүлбэр болохдаа will-ийг шагаар яач гэсэн. За хэдүүлээ ерөнхийдөө нийт ажлынхаа бараг 50% орчлоо. Хамгийн гол зүйлсүүдээ ойлгочлоо. Энээс хойшоо ерөнхийдөө дөрвөн маань айгүй амархан болох учраас гялс тайлбарлаад явчихна. Continuous цаг маань талаар ихээр үргэлжилж буй цаг гэж явдаг. За маань ямар очиртай вэ гэдгийг хэдүүлээ. Simple continuous дээр харцгаая. За simple continuous-ийг хэдүүлээ яаж хэрэглэдэг вэ гэхээр хэдүүлэнгийнхэн цагийн шугам байгаа шүү дээ. Өнгөрсөн одоо ирээдүй гэдэг энэ цагийн шугамны маань continuous маань одоо үргэлжилж буй зүйлийн талаар ярихад хэрэгэлдэг гэсэн. Би одоо гүйж байна. Би одоо идэж байна. Би одоо зургт үзэж байна. Би одоо найзтайгаа уулзж байна. Гэх мэтчлэн энэ зүйлийн талаар ярих хэдүүлээ continuous-ийг ашиглав. I do my homework. Би гэрийн даалгавраа хийдэг гэдэг энэ өгүүлбэр дээр маань continuous руу яаж хуурдаг вэ гэхээр би гэрийн даалгавраа хийж байна буюу үлийн эзний араас to be үйлэг маань орж ирээд үйлэг дээрээ хаймжаа салгачдаг. I'm doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байна. Яг одоо энэ тухайн мөчд хийж байгаа зүйлээ ярьж байна те. Их мэдчлэнээр continuous-ыг бид нар яг одоо хийж байгаа зүйлээ ярихдаа хэрэгэлдэг гэж ойлгож болох юм байна. За I'm doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байна. За тэгвэл эсрэг сөрөг утгатай болохоор хэдүүлээ яаж хэрэгэлдэг вэ гэхээр нөгөө нэг I am буюу to be үйлгийнхаа араас not-ийг авчдаг. I am not doing my homework. Би гэрийн даалгавраа хийхгүй байна гэсэн хэлбэрийг илэрхийлж байгаа байх нэ. Not doing my homework. За тэгээд хэдүүлээ ажиллахад to be үйлүүхт байх юм бол хэдүүлээ шууд нөгөө дүү мөг ерөөсө хэрэглэхгүйгээр зөвхөн to be үйлүүгээ өөрчлөө явчихна тийм үү? Яг нөгөө асуух өгүүлбэр дээрээ ч гэсэн to be үйлүүгээ л урагшаа авчин гэсэн үг. Am I doing my homework? Би гэрийн даалгавраа хийж байна уу? Are you doing your homework? Чи гэрийн даалгавраа хийж байна уу? Зөвхөн simple tense дээр 2 дугаар өгүүлбэрийн бүтц хэрэглэдэг бол 2 дугаар өгүүлбэрийн бүтц нь одоо хэдүүлэн ерөөсө хэрэггүй болно гэсэн. Зөвхөн энэ өгүүлбэрийн бүтцээрээ л цаашдынхаа төрлүүдийг хэдүүлээ яриад явчихна гэсэн үг. Хийж байгаа зүйл илүү амархан болж байна гэсэн үг тий. За тэгвэл хэдүүлээ үргэлжлүүлээд past-ийн талаар ярьчих. Өнгөрсөн цаг маань болохоор юуны талаар ярьдаг вэ гэхээр энэ ч одоо цаг байна тий. За өнгөрсөнд болж байсан зүйлийнхаа талаар ярихдаа хэдүүлээ past continuous хэлбэрийг ашигладаг. За тэгэнгүүтээ хэдүүлээ I am doing my homework гэдэг үгний маань am буюу to be үйлэг маань өнгөрсөн цаг руу орчдөг. I was doing my homework. Өчигдөр чи юу хийж байсан бэ? I was doing my homework yesterday. Би өчигдөр гэрийн даалгавраа хийж байсан. Асуух өгүүлбэр болохдаа нөгөө was маань урагшаа гараад ирчдэг. Was I doing my homework? Би гэрийн даалгавраа хийж байсан уу? Were you doing your homework? Чи гэрийн даалгавраа хийж байсан уу? Гэх мэтчлэнгээр хэдүүлэнгийнх нь нөгөө мэддэг. He, she, it дээр хэдүүлээ was-ийг хэрэгжилдэг болол you, they,
би гэх мэтчлэн олон тоон дээр хэдүүлээ wear-ийг хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд үйл үгийнхэн арталт ing залгуурадаг. Doing, watching, seeing, playing гэх мэтчлэнгээр хэрэглэж болно гэсэн. Eating, идэж байсан гэх мэтчлэнгээр үйл үгийнхээ арталт ing залгууж хэрэглэдэг. Энэ маань айгүй амархан байна те. Тэгэхээр одоо цагт I am doing, өнгөрсөн цагт I was doing. Нөгөө am гэдэг to be үйл үг маань өнгөрсөн цаг руу хувирчиж байна. За хөргөжлүүлээд хэдүүлээ ирээдүйн цаг дээр тэгүүлээрэй. Ирээдүйн цаг дээр тэгвэл амархан байх нь тий. I am doing my homework гэдэг үг маань am гэдэг to be үйл үг маань ирээдүйн цаг дээр хувираад I will be doing my homework. Чи гэрийн чамбарлын өдрүүдээр юу хийж байх вэ? I will be doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байх болно. Их мэдчлэгээр хэлэлээ хэрэгэлдэг гэж болно. За тэгээд will I be doing my homework? Би гэрийн даалгавраа хийж байх болов уу? I won't be doing my homework. Би гэрийн даалгавраа хийхгүй байх болно. I won't, will not гэдэг үгний маань төвчөрсөн байлбартай. Doing my homework. My homework. Will I be doing my homework? Хэдүүлээ нөгөө нэг simple tense-ээр ярьсан шиг ирээдүйд хийж байх зүйлээ ярихдаа ч гэсэндээ хэдүүлээ үйл үгийнхаа will маань урагшаарч ирээд би энэ тэндээ үлдчихдэг ахна тий. Will I be doing my homework? Би гэрийн даалгавраа хийж байх болов уу? Гэх мэтчлэгээр хэдүүлээ хэрэгэлдэг байх нэ. За юуны талаар ярьснаа хэдүүлээ энэ дээр сэргээгээд нэгтгээд харцгаая. Хэдүүлгийнх нь хамгийн гол өгүүлбэрийн бүтц маань болохоор үйл эзэн to be үйл үг. Тэгвэл he sheet дээр is doing болох нь тий. She is playing a tennis. Тэр теннис тоглож байсан гэх мэтчлэнгээр. За үйл үг хийгээд үйл үг дээрээ хэвдүүлээ ing нэмжсэн. Тэгээд тусах тунаа бичдэг. I am doing my homework. To be үйл үг. Үйл үг дээр ing залгаад тусахтун. Болох юм бол асуух үг болчдаг тийм. За үйл үг. За тэгээд to be үйл үг дээрээ үүсгэсэн утга залгаад үйл үгээр бичээд тусахтунаа бичих юм бол энэ маань үүсгэх утгыг илэрхийлдэг. Үйл үг дээр ing-ийг залгана тийм. За I am not doing my homework. Өнгөрсөн цаг дээр яадаг вэ гэсэн чинь саядуулаа нэг харьцуулан харцгаая. Үеийн эзэн to be үйл үгийн маань өнгөрсөн цаг буюу саядуулаа энэ дээрээ шүү to be үйл үг юугаар харлуулаа бичиж. Is араар нь бичиж. Тэгэнгүүтээ өнгөрсөн цаг дээр маань өнгөрсөн хөлбөр буюу хэдүүлгийнх нь харсан was very гэсэн үг. Үеийн эзэн ing plus object. За энэ маань болохоор I was doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байсан. Их мэдчлэнгээр хэрэгэлдэг байна. Хариуд цаг маань тэгвэл ирээдүйн цаг руу хувирч. Үеийн эзэн ing тусах. Time өгүүлбэрийн бүтцээр хэвдэлээ continuous хэрэгэлдэг байна. За perfect simple past, perfect simple present, perfect simple future, perfect simple гэх мэтчлэнгээр хэрэгэлдэг. За энэ маань л тэр ямар утгыг илэрхийлдэг вэ гэхээр монгол хэлний чигсэн гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгчгсэн, ингэчгсэн буюу дөнгөж сайхан болж дууссан үйлбэрийг хэд ярихдаа perfect simple хэлбэрийг хэрэгэлдэг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлгийнх нь нөгөө нэг цагийн юм байгаа тий өнгөрсөн. Чигсэн гэдэг маань болохоор яг сайхан болчихсон зүйлийг хэдүүлээ ярихдаа чигсэн гэдэг энэ хэлбэрийг хэрэгэлдэг нэгт. За тэгээд монгол хэлний чигсэн гэсэн утгыг илэрхийлдэг бол хоёрт бас ямар утгыг илэрхийлж болдог вэ гэхээр өөрийнхөө туршлагыг ярихдаа бид нар бас present perfect simple tense-ийг хэрэглэж болдог. Туршлага. Би тэр намыг уншчихсан. Би тэр киног үзчихсэн гэж ярихад монгол хэлэн дээр ч гэсэндээ чигсэн гэдэг утгаар ярьдаг байх нь шүү дээ. Homework гэдэг өгүүлбэр маань би гэрийн даалгавраа хийдэг гэдэг өгүүлбэр тийм үү. Тэгэхээр би дөнгөж сайхан I have done my homework. Би гэрийн даалгавраа дуусгачихсан. Have дээр
will үгээ хоёрдугаар хувирлаар нь хувирчдаг. Түрүүн бид нар ярьжсэн те will үг маань болохоор хоёр төрлөөр хувирдаг гэд. За энэ маань болохоор will үгийн нэгдүгээр хувирал, will үгийн хоёрдугаар хувирал. За тэгвэл дүү гэдэг маань нэгдүгээр хувирланд дид байсан бол хоёрдугаар хувирлын доо нэсэн байна. Энэ дооны хэрэглээ хаана хэрэглэдэг вэ гэсэн чинь perfect tense дээр хэрэглэдэг. Perfect tense буюу энэ дээр болохоор perfect simple tense хэрэгжиж байна. Тэгэхээр perfect simple tense дээр бид нар энэ үйл үгийнхаа хоёрдугаар хувирлыг хэрэглэдэг байна. Тэгвэл энэ яг нь I have done my homework. Done гэдэг маань болохоор I do my homework гэдэг маань хоёрдугаар хувилбар буюу done болж хувирдаг гэсэн. Тэгэхээр энэ үйл үгийн хоёрдугаар хувирлаа have-тай нийлүүлээд хэрэглэдэг. Анхаарах хэрэгтэй зүйл байдаг нь I, you, we, they гэдэг дээр бид нар have-ийг хэрэглэдэг болвол he, she дээр бид нар has-ийг хэрэглэдэг. Тэгэхээр I, you, we, they have he, she дээр has-ийг хэрэглэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ? She has done her homework. Тэр эмэгтэй гэрийн талаараа дуусчихсан. He has done his homework. Тэр эмэгтэй гэрийн талаараа дуусчихсан. Гэх мэтчлэнгээр хэвдэлээ хэрэгжилж болдог. Заавал ингэж нэг бүрчлэн сурах нь гол нь биш, гол нь агуулгыг нь ойлгох. Энд яг юу болоод байна гэдгийг нь ойлгох нь чухал шүү. Тийм учраас одоо яг талгаач хэрэгцсэн яг бүгднийг цэжиж амжихгүй байгаа юм шиг санагдаад байх юм бол смаа зах хурсыг хэрэггүй. Хэдүүлээ энэ дээр зөвхөн хам зургаар нь харах зорилготой гэдгийг санах хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ энийг өгөөсгсөн болон асуух өгүүлбэрт яаж хэрэглэдэг вэ гэхээр нөгөөнийг have-га урагшаа оруулаад ирчдэг. За тэгвэл яг энтэйгээ адилхан өгөөсгсөн утгатай болоод ирчихэрээ. I have not гэдгийг тавьчихлах нь have not done my homework. I haven't done my homework. Би арай дуусчихаагүй байна гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр тухайн цаг мөч хүртэл би арай дуусгаагүй байна гэдэгтгүй дуусна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм тий. Past perfect simple маань ямар учиртай хэрэг өнгөрсөн дуусчихсан зүйлийн талаар ярихтаа бид нэр past perfect simple tense-ийг ашигладаг. За энэ маань ямар учиртай вэ гэхээр энд ямар нэгэн үйлдэл болсон. Жишээ нь намайг гэрт ирэхэд ээж ирчихсэн байсан гэдэг ийм өгүүлбэрийг ярихтаа бид нар энэ өгүүлбэрийн бүтцийг ашигладаг. Тэгвэл яг нь өнгөрсөн болсон ямар past гэдэг энэ цэг дээр хүрэхээс өмнө болсон үйл явдлыг хэдүүлээ ярихтаа past perfect simple tense-ийг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр яг нь миний гэрт очсон гэдэг цаг бол өнгөрсөн цаг, энээс өмнө болсон цаг маань болохоор яг past perfect simple tense байх нь тий. Кино театр дээр очсон чинь манай найзууд билетийг авчихсан байсан. Буюу би кино театр дээр очсон гэдэг нь өнгөрсөн цагт болсон явдал боловч тэрний өмнө манай найзуудын билет авсан гэдэг нь болохоор бас өнгөрсөн цаг дээр болсон явдал ахна тий. Тэрний өмнө болсон явдал гэсэн. Тэгэхээр ийм үеүүдэд бид нэр past perfect simple tense-ийг ашигладаг. За тэгээд энэ маань болохоор би гэрийн даалгавраа дуусгачихсан гэдэг өгүүлбэрийг ярьжсэн. За тэгвэл энэ маань have гэдэг маань шууд өнгөрсөн цаг руу хувирчдаг. За have гэдэг маань дөрмийн бус үйлэг. За have гэдэг маань үйлгийн нэгдүгээр хувирал болон үйлгийн хоёрдугаар хувирал дээр нь хоёулын дээр had орж хувирчдаг. Have, had орж хувирчдаг. Have гэдэг маань өнгөрсөн цаг руу хувираад had болдог буюу I had done my homework. Би гэрийн даалгавраа дуусгачихсан байсан. I had done my homework when mom arrived. Ээж гэрт ирэхэд би гэрийн даалгавраа дуусчихсан байсан. Had done гэдэг өгүүлбэрийг хэрэглэдэг гэсэн. Present perfect simple tense маань present одоо болж байгаа зүйлийг яг өмнөхөн болжсэн зүйлийн талаар ярьжсэн болоод past perfect simple маань яг өнгөрсөн болж байгаа зүйлийг өмнөхөн болж байгаа зүйлийг хэдүүлээ ярихтаа хэрэглэдэг байна тийм. Тэгэхээр энд нэг логик байгаад байна да. Тэгвэл ирээдүйд болж байгаа зүйлийн талаар хэдүүлээ ярихтаа яаж ярих вэ гэсэн чинь ирээдүйд болж байгаа зүйлийг яг өмнө нь хэдүүлээ хийчихсэн байх зүйлийн талаар ярихдаа future perfect simple tense-ийг ашигладаг. За жишээ нь би англи хэлний шалгалтаа өгөхөөс өмнө 3 эссе биччихсэн байх болно. Маань яхаа англи хэлний шалгалт гэдэг энэ өгүүлбэр одоо ирээдүйд болох гэж байгаа зүйлийг яг өмнө нь би хийх гэж байгаа зүйлийн талаар ярихдаа future perfect simple tense-ийг ашигладаг гэж ойлгож байна. За жишээ have done-ыг хэдүүлээ өөрчлөх нь шүү дээ. За тэгвэл энэ дээр яаж өөрчлөдөг вэ гэсэн чинь энэ have done-ийн хавчлалтай шууд will авчдаг гэж ойлгож байна. I will have done my homework. Би гэрийн талаараа дуусгачихсан байх болно. I won't have done my homework. Би гэрийн талаараа дуусгachаагүй байх болно. I won't have done my homework. За үйл асуух өгүүлбэр дээр болохоор will I have done my homework гэх мэтчлэнгээр хэдүүлээ хэрэгэлдэг гэсэн. За энийг хэдүүлээ зэгцлээд дахиад дээр харъя. Present perfect simple tense-ийг ярихдаа юу гэж ярьдаг вэ гэсэн чинь will эзнээ бичнэ. Have юм уу?
has-ыг бичнэ. За үүн дээрээ нэмээд 2 дугаар өнгөрсөн хуурлыг бичнэ. Тэгээд тусагдах нь бичнэ. Чин I do my homework. I have done my homework. I have done my homework. Үүсэх сутгад ярилцахаараа эсвэл has нэмэх нь not үйлүүгийн 2 дугаар зэрэг тэгээд тусагдах нь. I haven't done my homework. She hasn't done her homework. Тэр эмэгтэй өөрхөн нэрийн зураад дуусчихаагүй байх болно гэх мэтчлэнгээр. За тэгвэл өнгөрсөн цаг дээр хэдүүлээ. Өнгөрсөн past perfect simple дээр хэдүүл юу гэж ярьдаг вэ гэсэн чинь үеийн эзэнгийн гутаа have has-ийнхаа өнгөрсөн цаг болох hadыг бичдэг. Have has нь хоёлаа had болж хуурдаг бахна тий. За тэгэнгүүтээ үйлүүгийн 2 дугаар хувирал тэгээд тусагдах юм болж хүрдэг гэсэн. За тэгэнгүүтээ хэдүүлээ юу гэж бичиж болох вэ гэхээр ээжийг гэрт ирэхэд би гэрийн даалгавраа дуусчихсан байсан. I had done my homework. Би гэрийн даалгавраа дуусчихсан байсан. Асуух өгүүлбэр болох юм бол had you done your homework? Чи гэрийн даалгавраа дуусчихсан байсан уу? Done my homework. Би гэрийн даалгавраа дуусчихаагүй байх болно. За ирээдүйн цаг дээр болохоор will have гэдгийг нэмээд үйлүүгийн 2 дугаар хэлбэр тусагдах. I will have done my homework. Би гэрийн даалгавраа дуусгачихсан байх болно. За хэдүүлгийнхаа хамгийн сүүлийн perfect continuous. Perfect continuous бас зарим хүний хувьд жоохон толгой ирмээр байж магадгүй. Гэхдээ хэдүүлээ 5-6-аар нь харах учраас заавал хүн ойлгох хэрэг ерөнхийдөө ямар үед хэрэглэгддэг вэ гэхээр за хэдүүлгийнхаа нөгөө нэг хөлбөрийн ийм шугам байгаа штэ тий. Энэ шугам маань өнгөрсөн одоо ирээдүйн үед цаг байгаа. Тэнгүүд одоо хүртэл үргэлжилчихэд байгаа. Гэхдээ бас цаашаа үргэлжлэх зүйлийг хэдүүлээ ярих та. Present perfect continuous tense-ийг хэрэглэдэг. Яагаад бид нар энэ дээр зүгээр л энгийн цагийг хэрэглэждэггүй вэ гэхээр цаг хугацаа илүү чухал үед бид нар энэ tense-ийг ашигладаг гэсэн. Тэгэхээр би нэг ингээ хийсээр л байгаа, хийгч болно. Би нэг одоо 5 жилийн турш хийгээд байгаа. Цаашдаа гисэндээ хийх л болно гэсэн утгыг илэрхийлэхдээ бид нар энийг хэрэглэдэг гэж ойлгож байна. За жишээлбэл I do my homework гэдэг энэ үйлбэр байх юм бол I have been doing my homework for 2 hours. Би гэрийн талаараа 2 цагийн турш хийсээр байсан. Би гэрийн талаараа 2 цагийн турш хийчихэд байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр бүр хамгийн гол зүйл нь хэдүүл юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ үйлбэр маань аль хэдийн 2 цагийн турш болчихсон. Гэхдээ ирээдүйд ч гэсэндээ үргэлжлэх болно. Утгыг илэрхийлдэг гэсэн. Би энэ гэрийн талаараа 2 цагийн турш хийлээ. Одоо л дуусаагүй байна. Тийм учраас би дахиад ингэ хийнэ. Ямар нэгэн зүйл өмнө нь эхэлчихсэн. Гэхдээ одоо л үргэлжлээд байгаа. Ирээдүйд ч гэсэндээ үргэлжлэх зүйлийн талаар ярих та бид нар simple perfect continuous tense-ийг ашигладаг гэж ойлгож байна. За асуухтаа бид нар хавьяа урагшаал оруулаад асуучих. Үгүйсгтэй болохоор хавийнхаа артлт нотаанд бичнэ гэсэн. I haven't been doing my homework. Би гэрийн даалгавраа хийгээгүй байсан, хийчихээгүй байсан гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгвэл энэ маань болохоор present гэсэн утгыг илэрхийлдэг бол past дээр өнгөрсөн цаг дээр бид нар яаж хэрэглэдэг вэ гэхээр энэ цагийн маань өнгөрсөн цаг ямар нэгэн үйлдэл болохын өмнө нэг үйлдэл болсоор байх үед хэрэглэдэг гэсэн. Жишээ нь би өчигдөр гэртээ ирэхэд хөвгүүд хөл бөмбөг тоглосоор л байсан. Боёо энэ үйлдэл маань яах нь хөвгүүд хөл бөмбөг тоглосон гэдэг маань миний гэртээ ирсэн гэдэг үйлдэлийн өмнө нь болоод үргэлжилсэн. Намайг гэртээ ирэх хүртэл үргэлжилсэн. Ирсэн ч тэр тоглосоор байсан учраас ирснээс хойш ч гэсэндээ үргэлжилнэ гэсэн утгыг илэрхийлж байгаа. Бид нар заавал одоо энэ яг энэ дүрмийг бол заавал бүрэн ойлгох гээд байх албагүй дээрээ очиод эрэхтэй яагаад гэх юм бол Монголд ерөөхдөө ингэж нэг ярьдаггүй учраас жоохон төвхтэй сонсогдож ирж магадгүй. Анх яг энэ perfect continuous tense-ийг сууж байгаа надад аюу төвхтэй байсан байхгүй. Тийм учраас ингээ маш олон бичлэг үзэж ингээ ойлгохыг хичээсэн эцэст ерөөхдөө ойлгож байсан. Тийм учраас бид нар одоо цагийг ярихдаа одоогийн яг өмнө нь нэг юм болчихсон тэр нь одоо л үргэлжлээ цааш үргэлжлэж байгаа зүйлийг ярьж байгаа бол өнгөрсөн цаг дээр ярьсан ч гэсэн өнгөрсөнд ямар нэгэн зүйл болсон тэрний өмнө ямар нэг зүйл эхэлж исэн тэрнтэй үргэлжилсээр байхыг хэлдэг. Ирээдүйн цаг дээр ч гэсэн яг адилхан ямар нэгэн цаг дээр багш юм ярьж байхад хүүхдүүд өмүүлсээр байх болно. Буюу багшиг юм ярьж байх үед ярихаас өмнө хүүхдүүд өмүүлжсэн. Гэхдээ юм ярьж байх үед ч өмүүлээд юм ярьсны дараа ч гэсэн өмүүлсээр байх болно гэдэг зүйлийн талаар ярихтай хэлээ. Энэ perfect continuous tense-ийг хэрэглэн гэсэн. Тэгэхээр хэдүүлээ өнгөрсөн цаг дээр яг түрүүний шиг I
had been буюу хавьяа хэвлэлээ өнгөрсөн цаг руу шилжүүлчихэ. Doing my homework. Тэгээд хадаараа асуугаад hadn't болгоод үүсгэж гэсэн. I hadn't been doing my homework. Өдөртөө гэж би гэрийн талаараа хийж байгаагүй штэ гэсэн утгаар илэрхийлнэ гэсэн. За тэгэнгүүтээ ирээдүйн цаг дээр хэдүүлээ ярих та. Will have been doing. Яг түрүүнийхтэй адилхан байна те. Have been doing хэдүүлэн хин been гэдэг юм ерөөхдөө ороод ирсэн. Тэгээд араас 80 жил залгаад байна л гэж болох юм. За тэгээд хэдүүлээ харцгай том зургаар нь will хийсэн have been тэгээд will үгээрээ 80 жил залгаад авч тавьчихсан. Жишээлбэл I have been doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байсан. Have гэдэг хэдүүлээ have юм хасаа урагшаага оруулан has she been doing гэх мэтлэр тэр хийж байсан уу гэсэн утгаар хэлээд тэгээ ярьчдаг. Өнгөрсөн цаг дээр бичгтээ бид нэр харин нөгөө хавьяа өнгөрсөн цаг руу хургаа биччихдэг тийм. За had been doing I had been doing my homework. Би гэрийн даалгавраа хийсээр байсан. За had I been doing my homework? Би гэрийн даалгавраа хийж байсан уу? Хийчихсэн байсан уу? Хийсээр байсан уу? Мэдлэн өнгөрсөн цаг дээр төлөө ярих нь тийм. Хариуд цаг дээр болохоор will have been look ing өсөлтөө. Ямартайч хэдүүлээ will гэдгээрээ шууд яаж явна гэдгийг л мэдж байгаа тийм. Асуух хөвөлбөр болгоно. Би гэрийн даалгавраа хийсээр байх болов уу гэх мэтлэн хэдүүлээ асуун тэрний бичих барих чи яагаад юм бол зайчлалгаа дээрээс нь үзэг бас тэлээ. Хатаад эхэллээ. Нөгөө нэг зэмэн тусгаа тэгэхээр энэ өрчлөд хэлээ. Харчихъя. За тэгэхээр хэдүүлээ эхнээс нь эхлээд өмнө харах юм бол одоо цаг маань байн үргэлжлэлтэй өдрөөр нутагдаг зүйлийг хэлдэг. Өнгөрсөн цаг маань өнгөрсөн болсон зүйлийг future simple цаг маань талаад ирэхээр ирээдүйд болох зүйлийг хэдүүлээ ярьдаг болвол continuous цаг маань болохоор одоо болж буй зүйл өнгөрсөн болж байгаа continuous цаг маань болохоор өнгөрсөн болж байсан зүйл present perfect simple маань болохоор одоо цагаас яг өмнө нь болоод дуусчихсан байгаа зүйлийг ярих болвол past perfect simple маань болохоор өнгөрсөн цаг дээр яг нэг цагийн өмнө дуусчихсан байгаа зүйл ирээдүйн цаг дээр яг нэг цагийн өмнө дуусчихсан зүйлийн талаар ярина. Perfect continuous маань болохоор яг энэ цагийн өмнө ихэлсэн гэсэндээ үргэлжилсээр байх зүйл. Тэгээд өнгөрсөн цаглаар яг нэг цагийн өмнө ихэлсэн гэсэндээ үргэлжилсээр байх зүйл. Ирээдүйн цаг дээр ч гэсэн яг нэг цагийн өмнө ихэлсэн гэсэндээ үргэлжилсээр байх зүйлийн талаар ярина гэсэн. За ийм зүйлийн талаар хэдүүл ярилцлаа. Хэрвээ та бүхэн миний note хэрэгтэй байх юм бол муухай биччихсэн гэтэл би датлын description дээр PDF-ээр нь оруулж татаж авах боломжтой. Үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ та бүхэн энэ дүрмийг гүнзгийрүүлж үзмээр байх юм бол манай анхан шатны Grammar Master group руу орж болно. Жижиг хэсэг болгоод өдөр болгон 3 4-өөр нь үзнэ гэсэн. Тэгээд бичлэгээ маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хичээлийн шинжилгээ эрчимтэйгээр эхлүүлээрэ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.